Өглөөний мэнд санааснаа бидний хөдөлгөөний авч үлдсэн ирсэн хамтдаа баярлалаа. Өнөөдрийн ажлын хичээлний зэмбий сэдв болохоор улсын шалгалт байн төвшил төсөлт гэсэн юм агуулгаар ороо. Тэгээд ерөнхийдөө та бүхэндээ workshop-ос өмнө ерөнхий мэдээлэлүүд өгөхлээ. За энэ жилийн ээжийн шалгалт маань 6 сарын 18-нд байгаа. За тэгэхээр энэтэй холбоотойгоор хэдүүлээ 6 сарын 16-нд гэхэд хүүхдүүдийн гартыг яг төгсөлтийн зарим жижигхэн байх хэрэгтэй юм шаардлага гарч ирсэн. За энэ дахаар 6 сарын 13-наас 15-ны хооронд нөгөө Дүүрэг аймгийн боловсролын газруудаас дугаарлалт, хуваарлах, тасгаажуулах, хэмжлэх гэдэг ажлууд хийх хэрэгтэй. За тэгэхээр энэтэй холбоотой 6 сарын 10-наас 12-ны хооронд улсын шалгалтынхаа төв системд оруулах гэдэг ийм шаардлагатай болж байгаа. За тэгээд ер нь бол юуны хувьд юуны хувьд болохоор энэ жил сая 21-нд буюу сая нэгдүгээр өдөр ECC машин систем бол хаагдсан байгаа. За тэгээд яаж боловсролын ерөнхий газраас сургуулиуд өөрсдийнхөө сонгосон систем дээрээсээ улсын шалгалтынхаа дүнг оруулна, анги дэвшлэхийн, төсөлтийн баримт бичгийг хэмжлэнэ гэдэг юм чиглэл өгсөн. Энэ дагуу бид хөгжүүлэлтүүдээ хийгээд за тэгээд боловсролын энэ систем очоод системийн хяналт шалгалтуудыг бол үе шаттайгаар хийгээд ингэж явж байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ийм хугацаа байна. Энэ хугацааны хооронд систем дээр мэдээлэлүүдээ оруулж ажиллах хэрэгтэй байна гэсэн. За улсын шалгалтын хувьд бол систем дээр яаж явагдах вэ гэхээр за ECS дээрээс бүх тухайн сургуульд хамаарах ямар улсын шалгалтуудыг авахыг гэдэг нэр нь за шалгалтаа авах цаг хугацаатайгаа ECS-с хүрээд ирнэ. Тэгэхээр энэ дээр та бүхэн ямар нэгэн өөрчлөлт хийхгүй бид нар ч өөрчлөлт хийхгүй ирсэн. За 9-р ангийн энэ шалгалтууд 12-р ангийн энэ улсын шалгалтуудыг дүнгийн оруулаарай л хүрээд ирнэ. Тэрэн дээр дүнгийн бид нар оруулнаа гэсэн. За энэ дээр анхаарах хоёр зүйл байгаа. Заавал судлах, сонгол судлах гэдэг хоёр хичээл байгаа. За заавал судлах хичээлийн үед бол угаасаа тэр ангийн хүүхдүүдийг дүнг оруулчихна. За дүнгээ оруулахаараа хэрвээ тэр хүүхэд өвчтөй ямар нэгэн удирдлагын шалгалтанд орох бол хэлсэн ч гэдэг юм уу тэрийн өвчтөй байсан гэдгийг нь оруулчихна. За сонгол судлалын хувьд нэг жоохон ойлгомжтой болж байгаа юм. Заавал тэр хүүхдүүд гэхгүйгээр яг энэ сонгоныг судалж байгаа хүүхдүүдийн дүнг оруулах юм байна. Тэгэхээр за физикийн сонгоны хичээлээр 10 хүүхэд байтал андуураж 9 хүүхдийн дүнг явуулаад яг нэг хүүхдийн заавал гэсэн шалгуур байхгүй учраас систем дээр тэр хүүхд чинь байхгүй байна гэдэг анхаарал гарч ирэхгүйгээр нөгөө хүүхдийнхээ дүнг мартаа явуулчих хэрэгсэл байгаа шүү. Тэгэхээр тэрийгээс нь хараарай гэж байгаа. За тэгээд өгөөдөө бол яг e-school дээр оруулах шиг оруулаад e-school илгээх гэдэг товчоод гарахаар илгэв. За илгээхээс өмнө баталгаажуулна, эхлээд хадгална, баталгаажуулсныхаа дараа илгээн гэсэн юм 3 үйл ажиллагаагаар дүнгээ ол илгээж байгаа. За энэ дээр нэг анхаарах зүйл нь юу вэ гэхээр одоо та бүхэн өдөр болгон нэрцээ явуулж байгаа шүү дээ. Бид хэд ч гэсэн байнга мэйл явуулж байгаа. За танай ангийн энэ хүүхдүүдийн чинь алдаа гарлаа, энэ энэ алдаа гарлаа гэдэг. Энэ нь болохоор улсын шалгалтанд бид бас бэлтгээдэг. За шалтгааны юу вэ гэхээр ECS болон e-school дээр хүүхдүүдийн тоо хоорондоо зөрүүтэй байна. За хоёр хүүхэд нь байгаа юм шиг боловч хоорондоо холболт нь ID-нууд нь зөрчсөн байна гэдэг ийм асуудлууд гараад байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор хүүхдийн ID-нууд нь хоорондоо зөрчгөөл шууд ECS дээр алдаа гарлаа гэдэг хариу буцаад байгаа. За тэгтээ юу яаж байгаа вэ гэхээр ангийн 30 хүүхэд явлаа гэхэд 29 хүүхэдэнд харж ивэл 29 хүүхдийн нэрцэн явчаад нэг хүүхдийн алдаа гарлаа илгээгээгүй алдаа гарсан гэдэг статус байгаа шүү дээ. За улсын шалгалтын дээр бол тийм юм байхгүй. Нэг анги дээр нэг хүүхэд алдаа гарлаа гэдэг статус гарч ирэхэд тэр ангийн дүн тэр чигээрээ явахгүй. Тийм учраас тэрэндээ бэлтгээд бид нар өдрө болгон ингээд ирцээ явуулахад та гэдэг дэмжлэг үзүүлээд мэйл явуулаад нөгөө талдаа ECS дээр ч гэсэн зарим тохиолдолд зүгээр таарч байгаа хүүхдүүдийн мэдээллийг ч гэсэн ECS буруу байна. Энэ хүүхэд энэ ангид байхгүй байна гэдэг алдааны мессеж болчихсон байгаа байхгүй. Хамгийн өнгөрсөн 7 хоногт бол 500 орчим хүүхдийн мэдээлэл алдаатай байсан бид нар ECS-ийг засуулаад энэ 7 хоногт бол орсон. Өчигдрийн юм дээр бол харахад бол тэр алдаан засагдсан байсан. Тэгэхээр ECS-ийн хувьд ч гэсэн анх удаа одоо энэ мэдээлэл солилцоо төсөлтийн дэвшилтийн юу гэдэг хувийн шилдэг хамтарч хийж байгаа учраас тэднэр дээр ч гэсэн сайжруулах юм байна. Бид нэр дээр сайжруулах юм байгаа учраас хэдүүлэн эртнээс ингэж юмдаа хийх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр анхаарах нь хэрвээ нэг сурагчийн нэр ID-л зүрх юм бол тэр анги тэр чигээрээ улсын шалгалтын дүн орохгүй болох эрсдэл байгаа. Тэгэхээр та бүхэн
одоо байнга эрцүүдээ явуулаад ялангуяа төсөлтийн шалгалт оруулах ангиудынхаа хүүхдүүдийн нэрсийн тэр ID-нуудын зөрчинөө зөрөхгүй нь яаж ийм гэдэг дээр эртнээс хяналт хийж яваарай гэж үсгээр хамаа. За дараагийнх нь зүйл. Дараа нь бол энэ төсөлт дээр юунууд орж ирж байгаа. Төсөлтийн баримтчиг хэвлэх хэсэг орж ирж байгаа. За хамгийн ихэнд бол нэрийн баталгаажуулалт, за дүнгийн баталгаажуулалт, улсын шалгалт, баримтчийн дугаарлалт, хэвлэлт гэсэн ийм дараалалаар бол баримтчиг бол хийгдэнэ. За нэрийн баталгаажуулалтын мэйл бас таад руу яваад ирсэн байгаа. За яамнаас бол ECS-с бидэрт анхааруулж байгаа нь ер нь бол төгсөж байгаа хүүхдүүдийн нэрийн баталгаажуулалт их асуудалтай байдаг. Нийт хүүхдийн 50% нь баг юуны монголчээр бичсэн нэр нь алдаатай асуудалтай байдаг. Энэ бол хамгийн анхаарах ёстой зүйл гэж хэлсэн. За тэгээд энийг болохоор яаж байгаа вэ гэхээр хамгийн гол нь кирилл одоо монголчээр бичсэн нэр нь буруу байх юм бол за кириллээр бичсэн нэр нь ч гэсэн буруу байх юм бол улсын бүртгэл дээр очиж засуулдаг. Тэгэхээр тэр болгон тэр хүүхдийнхаа бүртгэлийн засуулах гал яваад байх ээж аваа байна байхгүй байна гэдэг юм асуудлууд гарч ирж байгаа. Тэгэхээр боловсролын ерөнхий газар дээрээс ямар зохицуулт хийж байгаа вэ гэхээр сургуулиуд өөрсдийнхөө систем дээрээс хараад хүүхдүүдийнхээ овог нэр монголчээр бичсэн нэрүүдийг хянаад хэрвээ тэр нь алдаатай байх юм бол харьяа дүүргийнхаа боловсролын газар руу явуулчихж байгаа. Харьяа дүүргийн боловсролын газрыг нийлүүлж агаад бэг дээрээс улсын бүртгэл рүү энэ мэдээллийг явуулж засвал яа гэх юм бол арай богино хугацаанд оновчтой зөв засвалгаар байна. Ээж аав нь очиод улсын бүртгэл дээр очиод миний хүүхдийн нэр монголч чинь буруу байна гэж засуулъя гэсэн ч нөгөө улсын бүртгэл дээр сууж байгаа хүн монголчгээ сайн бас мэдхгүй яг зөв засах уу гэдэг нь бас эргэлзээтэй. Засаад ирлээгээд дахиад алдаатай өрөөд ирдэг юм тохиолдол байдаг. Тэгэхээр ийм байгаа шүү гэж хэлсэн байна. Тэгэхээр та бүхэн энэ дээр бас эртнээс анхаарлаа хандуулаад систем дээрээс мандаа хараад яваарай. Яг тэр харагдаж байгаагаараа хэвлэнэ гэсэн үг. За дараагийн зүйл бол дүнгийн баталгаажуулалт байгаа. За хуучин бол дүнгийн баталгаажуулалтыг ECS дээр хийдэг байсан бол энэ удаа бол e-school дээр хий. За энэ маань бол 9-р ангийн дүнгийн биш 9-р ангийнхаа гэрчлэл 12-р ангийнхаа гэрчлэлийг хийхдээ өмнөх дүнгуудыг оруулж ирж байгаа. За ялангуяа 12 дээр өмнө нь нөгөө 9-р ангитай ч юм уу 10-р ангитай хаагдсан дүнгууд нь байхгүй болсон байх тохиолдол бас байдаг гэсэн. За тэгэхээр тэднийг ч гэсэн e-school дээрээ нөхөж оруулах хөгжүүлэлт нь хийгдэж байгаа. За энэ туршилт тест нь бол ECS дээр явагдаж байгаа. Тэгээ тэндээсээ боллоо гэж хэлэх юм бол та бүхэнд гарын аврагтай өгүүлэн. Тэгэхээр эртнээс бас юм дүнгийн баталгаажуулалт хийх хэрэгтэй байгаа. За улсын шалгалтыг би өмнөх слайдн дээр тайлбарласан e-school дээр оруулж байна. За дугаарлалт нь бол ECS дээрээс сургууль дээр энэ сургууль дээр энэ юм дугаарлалт ирлээ гэдэг мэдээлэл нь бол ECS-ээр хүрээд ирэх юм билээ. За тэгээ хамгийн сүүлд нь бол хэвлэн хэвлэхээ бас e-school дээрээс хэвлэнэ гэсэн. За мэдээлэлтэй өгөхөд үү. Тийм ер нь бол аль хэдийн тэмдэглэл BT бол имэйлээр бас асуугаад явуулчихна. За ингээд энэ дээр бол бүгдээрээ хэлэлээр гаргаж ирж байгаа. За ерөнхийдөө одоо ингээд харахаар нэг үндсэн хэсэг байгаа. Гэрчлэгээний. За энэ дээр бол сургуулийн нэр, захирлын нэр, сургуулийн нэр, анги удирдсан багшийн нэрүүд бас мөн адил кириллээр болон монголчээр харах хэрэгтэй байгаа. За энийг баталгаажуулалт бол утгагүй бас явагдана. Тэгэхээр та бүхэн маань хараад зөв байна уу гэдгийг харж байгаа. Гэхдээ ер нь бол харьцангуй сургуулиудын хувьд бол гайгүй байгаа. Хүүхдүүд дээр л их асуудал байгаа хаа гэж харж байгаа. За дараагийн зүйл бол энэ нөгөө дүнгийн баталгаажуулалт хэсэг байгаа. Ингэж гарч ирнэ. Энэ дээр нөгөө дүнгууд нь байхгүй байх юм бол энийг нөхөж сургалтын менежмент маань оруулна гэсэн. За эндээс харж байгаа нөгөө улсын шалгалтын хэсэг маань энэ доор гарч байгаа. Анхаарах нь заавал судлах болно. Сонгон судалгаа сайн харж оруулах хэрэгтэй. За энэ дээр харах хэрэгтэй байгаа. За дараагийн анги дэвшилт байгаа. За анги дэвшилтийн хувьд бол өнгөрсөн жил бас e-school дээр ч гэсэн хийгдсэн. Гэхдээ бид нар бол нөгөө багш нар маань ECS дээр сургалтын менежерүүд маань ECS дээр анги дэвшилт хийж исэн учраас та эдийг давхар нэг ажлыг хийлгээд өгөхгүй гэж манай нэвтрүүлгийн ажилтнууд бол дэвшилтүүдийг бол хийсэн. За энэ жил бол ECS дээр дэвшилт хийхгүй e-school дээрээ л ганцхан дэвшилт хийн гэсэн. Тэгэхээр бүх хүүхдүүд нь дагаа явчихна. За тэгээ жилийн энэний наан хийгдэх юм бол жилийн эцсийн дүнгээ олж баталгаажуулах хэрэгтэй байна. За анги дэвшгийн тулд заавал жилийн эцсийн дүнгээ оруулна. За эх жилийнхаа бүлгүүдийг үсгээд тэгээ сурагчдаа дэвшүүлнэ гэсэн юм дараалт явж байгаа. За энэ дээр нэг анхаарах зүйл. Хэрвээ нэг хүүхэд дэвшээж явсан бол одоо дэвшүүлээд явуулчлаа шүү дээ. Тэгсэн бол тэр хүүхдийн өнгөрсөн жилийн мэдээлэл дээр нь дүн оруулах, засварлах ямар нэгэн боломж байхгүй болно. Тэгэхээр дэвшүүлснээс өмнө бүх юмудаа жин там болгож аваад явуулна. За манай дээр дэвшүүлээд дагаад шууд ECS дээр дэвшин. Тэгэхээр буцаая гэхээр хоёр систем дээр хоёулын дээр нь буцаах учраас тийм боломж байхгүй. За ECS-ийн зүгээс бол энэ дээр бол хатуу байр суурьтай байгаа. Тэгэхээр буцаах боломжгүй болж байгаа. Тэгэхээр бидний санал болгож байгаа нь бол
ер нь бараг 12 дугаар ангийнхаа хүүхдүүдийн төсөл бичлэгийн тэрийг хийвэлж дуусныхаа дараагаар яг нөгөө бусад ангиудынхаа төвшөлтүүдийг хийвэл зүгээр хаа тэр хүртэл бол нөгөө жилийн дүнгуудыг оруулаад баталгаажуулаад жин там болгосон байж байгаа төгсөлтөө хийснийхаа дараа төвшөлтөө хийх зүгээрээ гэж ерөнхийдөө олзуулж байгаа. За ерөнхийдөө ингээд миний өнөөдөр яг ангийн улсын төвшөлт улсын шалгалт анги төвшөлт төгсөлттэй холбоотой хүргэх мэдээлэл болсон. За энэс гадна цаг үеийн нийтэд холбоотой хүргэх мэдээлэл нь болохоор багшийн мэргэжлийн зэргийн байгаа. За багшийн мэргэжлийн зэрэг дээр хөгжүүлэлт бол хийгдээд ер нь дуусч байна. За өнгөрсөн 5 дахь бол дуусах байсан. Гэхдээ 5 дахьын орой юу дээрээс дахиад шаардлагууд нэмэгдэж ирсэн. Шаардлага нь болохоор нөгөө заа харагч тэргүүлэх зөвлөхийнхаа багшаас гадна сургалтын менежер захирлуудын өөр байя гэдэг юм жижиг шалгууд ирсэн учраас тэрний дагуу хөгжүүлэлт нь хийгдээд ер нь одоо бол дуусж байгаа. За дууссан гот та бүхэнд гарын авлагын имэйлээр бол хургуулна. За бас нэг имэйл явсан хэрвээ A+-ыг хэрэглээд тэрүүгээр багшийн мэргэжлийн зэргийнхаа хүсэлтийг явуулах сургуулиуд байвал хүсэлтээ эргүүлээрэй гэсэн байгаа. За тэр хүсэлтийг эргүүлэх юм бол тэрний дагуу A+ дээр манай системийг хэрэглэж байгаа багш нар дээр үн төлбөр байгаа. Ер нь бол A+ өөрөө мэргэжлийн зэргийнхаа хүсэлтний багшийн тодорхой үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр манай яг хэрэглэж байгаа багш нар дээр бол үн төлбөргүй гэдэг юм санал тавьсан байгаа. Тэгэхээр яг тэрийг A+-ыг хэлж байгаагаар бол тэднийхээ хэрэглэлээр явуулсан багш нар байгаа тасцсан дадсан байгаа учраас энүүгээр л явах сонирхолтой хүмүүсүүд сонирхолтой илэрхийлж байна гэдэг санаа хэлсэн. Тэгээ бид нар бол та бүхнээс асуугаад хэрвээ тэрийг хэрэглэх сонирхол байвал хэрэглэж болно гэж байгаа. Үгүй гэх юм бол манай e-school-ийг хөгжүүлэлт бэлэн болоод тэрний дагуу явуулна. За тэгээд мэргэжлийн зэргийн хүсэлтийн үед явах гэхээр бүх нөгөө файлуудаа хавсаргана. За ер нь бол нөгөө заа харгын зэргийг сургууль дотор шийдвэрлээд баталгаажуулаад өгч байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэр хүмүүсийнхаа хүсэлтүүдийг файлаар оноор аплод хийн. За тэрийг бол бид нэр ECS рүү явуулаад ECS-тэй архив үсэж бичээ нэгдсэн санаасаар за энэ сургууль дээр энэ багш байна, энэ сургууль дээр ийм хүн байна гэдгийг өдөр бүртгүүлээд явах байгаа.